Хуульч шуухай ус гэх ойлголтын талаар танилцуулж байна. Ус ба төр гэх ойлголтуудын үүсэл ялгаа, тодорхойлолт, усын шинж, оршихуйн үндсийг танилцуулъя. Хүн төрөлхтөн олон жилийн турш ус ба төр гэх хоёр ойлголтыг ялгалгүй хэрэглэж иржээ. Эртний Грекийн сэтгэгч Аристотель ус төр зохиолдоо эдгээрийг ялгалгүйгээр бичиж үлдээсэн байдаг. Харин Францын сэтгэгч Бодин төрийн тухай 6 ном зохиолдоо ус ба төрийг зааглан ялгаж төрийн удирдлагын институт хэмээн тодорхойлсон байдаг. Төр бол захирах эрхийг шилжүүлж авсан хэсэг бүлэг хүмүүс, тэдгээрийн зохион байгуулалт, эрх хэмжээ, түүний шинж чанарын тухай ойлголт юм. Харин ус нь нутаг дэвсгэр, хүн ам, түүнд оршигддаг журмын тухай өргөн ойлголтыг агуулдаг. Ус ба төр орших үндэс суурь, төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх объект, талбар мөн. Усын нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, бүрэлдэхүүн, хөрш орнуудынх нь хөгжил, соёлын нөлөө, шашин, зан суртал, төр улсыг засаж ирсэн арга ухаан, ард түмнийх нь эрхийн мэдрэмж зэрэг нь ямар төртэй байхыг тодорхойлдог байна. Монтевидеогийн конвенцоор ус бол байнгын хүн амтай, тодорхой нутаг дэвсгэртэй, төр засагтай, бусад улсуудтай харилцах чадвартай, олон улсын эрх зүйн биет бус этгээд, ус төрийн нийтлэг, нийгмийн объект гэд. Харин төр бол бүтэц, бүрэлдэхүүн талаасаа эрх мэдэл шилжүүлж авсан, мэрэгчсэн бүлэг хүмүүс, тэдгээрийн зохион байгуулалт, захиргааны бюрократ аппарат бөгөөд тэдгээр нь эрх хэмжээний хувьд алдах, хянах, шийдвэр гаргах монопол эрхтэй гэж тодорхойлжээ. Усыг хүмүүсийн бусад нийтлэгээс ялгаж ойлгохын тулд зөвхөн усад хамаарах онцлог шинжийг тодруулбал нутаг дэвсгэр, хүн ам, түүнд үйлчилдэг нийтлэгдэх журамтай байдгаараа ялгарна. Улсын шинжид багтах объект, субъект харилцааг үндэсний болон олон улсын эрх зүйн номлол хэм хэмжээгээр тодорхойлдог тул эдгээр ойлголт ямагт хууль зүйн агуулгатай байдаг. Улсын ойлголтод нутаг дэвсгэр гэх шинж хэр чухал зайлшгүй зүйл болохыг зөвхөн 19-р зуунд ухаарсан бөгөөд үүнээс өмнөх үеийн тодорхойлолтод нутаг дэвсгэрийн тухай юр зааж тэмдэглээгүй байдаг. Нутаг дэвсгэрийн зайлшгүй чанарыг нийтээр хүлээн зөвшөөрч, улсыг тодорхой нутаг дэвсгэргүйгээр төсөөлөх аргагүй болтлоо байр суурь эзэлжээ. Нутаг дэвсгэр нь тодорхой улсын бүрэн эрхэд хадгалагдаж буй хил хязгаар бүхий дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэг юм. Нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд хуурай гадаргуу, усан гадаргуу, газрын хэвлий, агаарын орон зай, нутаг дэвсгэртэй адилтгах объект хамаарна. Хуурай гадаргуу гэдэгт улсын нутаг дэвсгэрийн хуурай гадаргуун хэсэгт их газар, арал болон анклав буюу бусад улсаар тойрон хүрээлэгдсэн далайд гарцгүй тухайн улсын нутаг дэвсгэр, хагас анклав багтдаг. Улсын нутаг дэвсгэрийн усан гадаргуун дотоодын ус, дотоодын далай тэнгисийн ус, нутаг дэвсгэрийн ус зэрэгээс бүрдэнэ. Улсын нутаг дэвсгэрийн усан хэсгийн харилцааг нэгдсэн үндэсний байгууллагын 1982 оны далайн эрх зүйн конвенцоор зохицуулан тодорхойлсон. Хуурай газар болон усны доор орших орон зай газрын хэвлэлд хамаардаг. Хуурай болон усан хэсгийн дээрх агаарын орон зай нь улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний дээд хилийг олон улсын эрх зүйд одоогоор нэг мөр тогтоогоогүй байдаг. Нутаг дэвсгэртэй адилтгах объектэд тухайн улсын далбаа буюу онцлог тэмдэг бүхий усан болон агаар, сансрын хөлөг онгоц ба станц, усан доорх байгууламж, бусад объект багтдаг. Аливаа улсын нутаг дэвсгэрт үл хамаарах задгай тэнгис, Антарктик, агаарын мандал болон түүний дээр орших сансрын орон зай, түүнчлэн сар, сансрын бусад биет нь аль нэг улсын бүрэн эрхэд захирагдахгүй ба зөвхөн хамтаар ашиглана. Улсын хил нь үндэсний хийгээд олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажиж, хүлээн зөвшөөрөгдсөн байх бөгөөд дэлхийн улс үндэстний газрын зурагт хил хязгаарыг нь тэмдэглэсэн байдаг. Улсын нутаг дэвсгэр нь улсын хилээр хязгаарлагдана. Улсын нутаг дэвсгэрийг бие биес болон задгай тэнгисээс тусгаарлагдаж байгаа шугамыг улсын хил гэнэ. Хөрш зэрэгэлдээ улсуудын хоорондох хилийг хууль тогтоомж хийгээд гэрээнд заасан делиминац, демаркацийн журмаар тогтоодог. Улсын хилийг гагцхүү хөрш зэрэгэлдээ улсын зөвшөөрлөөр өөрчилнө. Улсын хилийг тогтоохдоо хуурай газарт тодорхой тэмдэгт тогтвортой юмсыг хооронд нь холбосон шулуун шугамаар эсвэл уул нурууны усны хагалбараар тогтооно. Гол мөрөн, горхинд үндсэн урсгалын дундуур нууранд эрэгт тулж ирсэн улсын хилийн шугамын хоёр үзүүрийг холбосон шулуун шугамаар тогтооно. Улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр онцгой бүрэн эрхийг эдэлдэг.
зарим тохиолдолд нэг нутаг дэвсгэр нэг улс гэсэн зарчим хөндөгдөнө. Нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн улс хамтран орших хэлбэр байна. Гэрээний дагуу нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт өөр улс ирэх мэдлийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх тохиолдол бий. Улсын нутаг дэвсгэр бол төрийн хууль ёсны ашиг сонирхол шингэсэн онцгой объект, мөний хувьд бүрэн бүтэн халдшгүй дархан байна. Аливаа улсыг нутаг дэвсгэрээс нь хүчлэн гаргах, эсвэл зарим хэсгийг булаан эзлэх, нэгтгэж салгахыг олон улсын эрх зүйгээр хориглоно. Төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл үйлчлэх тодорхой орон зайн хүрээ хязгаарыг нутаг дэвсгэрээр тогтооно. Улсын нутаг дэвсгэр нэг талаас төрийн хууль ёсны ашиг сонирхол шингэсэн объект, нөгөө талаас төрийн эрх мэдэл үйлчлэх орон зайн хязгаарыг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа захирах, захирагдах харилцаанд орших хүмүүсийн нийлбэр цогцыг хүн ам гэнэ. Хүн ам нь төр улс үүсэх, орших үндэс гол субъект бөгөөд тодорхой нутаг дэвсгэрт суурьшсан байх нь төр улсын шинжийн үндсэн элемент байх гол шалгуур болдог. Нөгөө талаас хүн ам бол улсын оршихуйн үндэс болсон эрх мэдлийн харилцааны гол шалтгаан, төрийн үйл ажиллагааны объект болно. Хүн амын бүрэлдэхүүнд тухайн улсын харьяат, гадаадын банк болон төр оршин суугч багтана. Иргэний харьяаллыг төрснөөр болон үүсмэлээр олгох зарчим байна. Ард түмэн гэсэн ойлголтод хэнийг хамааруулах буюу иргэний харьяалал олох үндэслэл, зарчим дэлхийн улсуудад харилцан адилгүй, сонголтын шинжтэй асуудал юм. Сүм хийдийн самтан агуулстын төрийн зохион байгуулалттай хүмүүсийн хамтын нийгэмлэгт ёс зүй, эрхийн элементүүд зайлшгүй байх ёстойг нотлохыг оролцсон байдаг. Харин Германы эрдэмтэн Кельцен дээрэмчдийн бүлгийн эрх мэдэл нийтлэг эрх мэдэл биш гэжээ. Оросын нэртэй эрдэмтэн Шершеневич нийтлэг эрх мэдлийн шалтгааныг энгийнээр тайлбарласан байдаг. Захирагдаж буй хүнийхээ зан үйлийг тодорхойлох чадвар, боловцооны үндэс нь хүний өөрийгөө хамгаалах зүүн бэлэг юм. Өөрийн сайн сайхан байдлыг алдахаас айх айдас, хангалуун байдлаа хадгалах хамгийн шилдэг хэрэгсэл болсон төр засагт итгэх итгэл хоёр л нийтлэг эрх мэдлийн сэтгэл зүйн үндэс болдог байна. Нийтлэг эрх мэдэл нь бус төрийн эрх мэдлийн дээд хэлбэр мөн. Энэ эрх мэдлийг зөвхөн улс дотор төр хэрэгжүүлдэг учраас улсын салшгүй шинжид хамаарна. Гэхдээ нийтлэг эрх мэдэл нь нийгэмдэр цорын ганц эрх мэдэл биш юм. Төрийн нийтлэг эрх мэдэл нь нийт нутаг дэвсгэр хүн амыг бүрэн хамардаг, төр нь нийтийн өмчөд тулгуурлан эрх мэдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг тогтоож, биелүүлж хамгаалдаг. Энэ ч утгаараа нийт хүн амаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Улсын шинж болох хүн ам нутаг дэвсгэр нийтлэх эрх мэдэл бол эрх зүйн байдлыг нь үндэсний болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн зарчим, хэм хэмжээгээр тодорхойлж, хамгаалж, зохицуулж байдаг үндэсний болон олон улсын эрх зүйн нэн чухал объект мөн. Хуульч шууха улсын тухай танилцууллаа. Хамтдаа хөгжицгөөе.